эсхий дүүрхтэн үзүүлж байна. За, сайн явж байна уу? Сайн явж байна. Та сайн явж байна уу? Оо, тавлаг. Сайхан газар гоё шүү. Сайхан газар. Манай нутагч ер нь байгалийн үсгэлэн бүрдсэн. Энэ сайхан ээж сайхан хайрхан уул. Тэрийг түшгэлсэн энэ ээж гшөөгөн түшгэлсэн энэ сайхан амарт. Холоос харахаар ингээд дээш яраад хөвчих эмэгтэй байна. Тий. Зүв. Зүв. Энэ нэг техник харсан. Тий, хөх тавилан гээд кинонд гарч байгаа одоо нэг дээш хараа хөвчгээд эмэгтэй хүний байдалтай ийм сайхан хайрхан манай сумд байдгиймаа. Олон дүмэн тэгээд одоо сайхан сүсгэж мөрөх гэж тэгээд одоо Алс хот тэр гадаа дотоод Улаанбаатар тэр хойтлын хөвсгөл зүнтлийн хинтигээс ч хүртэл одоо ингээд хүмүүс мөргөж сүсгэлж энерги авахын тулд 1000 хэдэн километр ингээд зориод манай сумыг зорж ирдэг. Уян заяа төөргөө даатах гал тий. Сайхан ээж хайрх гэдэг. Тэгээ одоо амар зорж ирдэг. Цогтын бааз байгуулагдсан толбогдуулах хүмүүс бүр их ирж их шиг байна. Тэгж гэнэ үү? Тий. За, өөрийгөө танилцуулаач. Аль сургууль вэ? Аль сум юм? Энэ Говьлтай аймгийн Цогт сум. Манай сумын Хишгмаа өгчтэй 10 анги, Аргачаа өгчтэй 7-гийн Б анги гэсэн хоёр ангийг хариуцсан. Би эцгийн төлөөлөл. За. Ингээд жил болго ингээд явдаг юм уу? Хүүхдүүдээ зорж ирж байгаа зорилт нь мэдээ сайхан ээж хайрхан. Мэдээж ээж хайрхан тэгээд хүүхдүүдэд бас нэг юу заагаад байна уу тий бас. Одоо энэ нутаг оронтойгоо сайхан зүг нутаг орон танилцуулаад. Хоггүй айдах ёстой. Яг өргөл мөргөлөө хийхдээ өргөлөө яаж өргөх үү? Өргөлөө яаж хийх үү? Хамгийн гол нь хоггүй цэвэр орчинд ингэж аялах ёстой гэд тэр хүүхдийг багаас нь төлөвлөж сургахын тулд ингэж бидгэд явж байгаа. Тэгээд нөгөө ээшийн шалгалтаа өгөөд аль болох одоо хүний сүсгэвчлэл энэ хайрхандаа ирж одоо 12-аар төгсгөд нэг ийм сайхан өгөх нь ингэж 3 жил дараалж мөрөгжиж бид нар ингэж юу яа гэж 3 жил дараалж мөргөл их сайн тийм шүү дээ тий ярилцаад ингэ явж байгаа. Хамгийн гол нь хүүхдүүдээ зөв аялд сураарай. Ганц ээж хайрхандаа хаана нэг газар явахдаа хогоо битгий хайж байгаарай гэсэн үүднээс хүүхдүүдгээ ингэ аваад явж байгаа бит гэт. Байгаль их дэлхийгээ танилцуулж байгаа. Бас нэг том боловсрол шүү. Энэ байгаль их дэлхийд одоо юуг өргөх үү? Өргөж болно. Хаана өргөх үү? Зөв өргөл одоо байх нь. За мэдээж одоо сүүл бол дээшийгээд өргөдөг шүү дээ. Одоо хад асхна гэж хүмүүсийн хөшөө юу цацсан байна. Одоо сүүм үү гадагтуулаад гашилгаал одоо төрчмөлд бас бохирдуулж байгаа юм. Тий. Жохон тиймэрхүү харагдаад. Гэхдээ одоо хүмүүс ерөнхийдөө сайхан хоггүй одоо нэг бас нэг үе бас өөр болж гин үл тэгээд хүн чинь нэг юм шөөмж гарч ирж байгаа л дараагийн юм тий юм ойлгодог. За яг энэ. За энэ сайхан цагаар дайлээ. Сүүн гэргэд компани. За. Dim Mongolia гээд борц байна. Борцтой цай байна. За энэ болохоор одоо сүүтэй борцтой хийстэй цай байна. Нөгөө нэг хоньны сүүл мөөл шарбуда модаа энэ манай үндэсний үйлдвэрлэгч. За. Үндэсний цагаа уусна уу? Үндэсний цагаа уусгаад чинь ихэд. Одоо ингээ хайрх надаа хөдлөх. За цагаа уучаад өгөөдлээ тэгвэл. Тэгээд бид хэд бас аз завшаантай явж байгаа юм байна. Тэгээд хамт энэ ски туурхтан гэж энэ сайхан тагтаа ингээ таарад бас энэ хүүхдүүднийг сайхан дурсамдандаар нь дурсамж болж үлдэхээр тий надад ч гэсэн сайхан бэлгшээж байна сайхан тий гоё. Одоо бөөнөрөө сайхан өгсөд энэ байгальд ээж хайрхан энэ сайхан хайрхны энерги хүч тэнд одоо өчнөд олон юмнууд бол байгаа тийм ээ. Тэгээд очиж байгаа сайхан хуучлаад танилцуулаад. За хүүхдүүдэд та өгөх үү? Тэг. Сайхан. За манай хүүхдүүд нааш хутгаад байгаараа. За хүүхдүүдэд нааш цай уу? Сайхан цайгаар дайл яах вэ? Хүүхдүүд цайлчих. Сайхан цайгаар дайл яах вэ? Хийцтэй цайгаар. Сайхан. Борцтой цай уу сайхан шүү дээ. За хүүхдүүд өгөөд байгаа шүү. За манай хоёроо. Манай Dim Mongolia гээд борцтойгоо хийцтэй. Тэрүүгээр хүмүүсийг дуут. Нэг Монголд улс хийц шүү дээ. Тэнийг аялд ингээ явахад амархан хараа ингээ. Ус уул ингээд сүйтэй цай уучна. Тийм ээ. Ийм амархан хийц шүү дээ. Наашаа яваарай. Ийм амархан цай хийж байгаа юм уу гинэ. Ингээ зам даваа явахад амархан байгаас. Маа хүүхдүүд уучлахч бол одоо нөгөө нэг уламжлал одоо нөгөө цайны хийц биш үү те. Одоо шарбуда хоньны сүүл хийгээл одоо шарбудаага хуураад гурдлаа хийгээл яг тэр амт. Сайхан. Тэгээ борцтой. Тийм байна. Чи сайхан бэлэн
Өглөөний цайнд бол Яг таар. Тэгээ аялал маялал ингээ аваа явахад энэ чинь бол нэг юу ч ингээ олон аяг цай болчих. Тийм ээ. Энэ цай хийх гэж маш их юу байдаг. Олон юм ордог. За сайн явж гэнэ хүүхдүүдээ. За. Аялал сайхан байна уу? Монгол аялал байна шүү дээ, тий? Одоо дээш ээж харах нар очих юм байна шүү дээ, тий? Тэгээд одоо энэ сайхан эцэг эхчийн төлөөллүүд байна. Мөн одоо тэгээд одоо багш нар маань ингээд танад одоо бас нэг Монголын том боловсрол байдаг шүү дээ. Хангаа уул басна яаж аялах уу? Яаж мөрөгдгийг тий? Ямар газар нь одоо эрэгтэй хүн гараад ямар газар эмэгтэй хүн гардгийг ингээд бас нөгөө өвгдийн маань нэг том өв ухаан сургаал байдаг тий? Минийхөө. Тэгээд одоо ийшээ одоо ээж хайрх наруугаа тайдаг бас ингээд нөгөө одоо байгалаа сайхан танилцуулсан байгальтайгаа зөв аялах зөв одоо өргөх мөрхийг бас ингээд сайхан зааж яваа юм байна шүү дээ тий. Энэ бол том боловсрол үз тийм яг. За хэд хэдгээр ангийн хүүхдүүд байгаа юм? Хэдэн анги вэ? Оо за. Бүгдөө одоо энэ сумын хүүхдүүд үү? Хөдөө байх гоё юу? Манай сумын хүүхдүүд их гоё юу байдаг шүү дээ тий. Одоо сумын одоо энэ манай хөдөө ах байгагаа их ойрхон байдаг бас их гоё хөдөлмөрч хөдөө нэгдүү тий. Одоо тэр уулаар чи давж ирлээ бид нар чи тий. Тий тэр. Тэрүүгээр давчихсан. Оо. Цогцмор болохоор ингээд ийш явчин баян тоороо тусган болохдоор ингээд ийшгээ. Уршигаа бол тэгээд одоо ингээ ийшгээ та юу тайсан. Ааха. Ингээд цэл тэр үндээр давхтаар цээлсэн болчихно. Оо зөө. Цай уунаа шир хүүхдүүдээ. Ямар цай байна? Заах нь энэ цайг болохоор ингээ бас танилцуул. Энэ болохоор одоо та нар ийм цайг өөр нь амт нь төстэй байна уу? Нөгөө нь хоньны сүүл одоо хуураа шарбудаагаар ингээд ээжүүд хийдэг шүү дээ. Дэм Монгол яг ийм гоё сүйтэй цайгаар одоо сайхан та нар дайлаар амтлуулаарай гэсэн баггүй бид хамт олноос. Ингээд хөөрхөн савтай. Ингээд барай авчиж байна. Бариултаа ингээд. Аялалд явахад одоо усаа ячуул тэгэл. Тийм ээ. Сайхан цай. За цайгаа уучаад үлдээ дэше замдаагаарай. За тэгээ. Энд одоо ингээ хоёр амралтын газар байна тий. Яг энэ амралтын газар нь бол одоо ээж хайрхан гэдэг амралтын газар. Кемпинг. За дэше явах хүүхдүүдээ. За хөдөлцгөө хөдөлөө. Замдаа гарцгаа. За замдаа. Идээд наашир. Идээд хань. За манай хүүхдүүд идээд. Аава идээд шахаа. Даруулээ хүүхдүүдээ. За. Цай ямар гоё юу? Гоё наа. За сайхан. Одоо сайхан дээшээгээ очидвол ээж хайрхандаа сайхан дуулж өгч. Ээжийг л бодож ээжгээл одоо сайхан бодож очдөг гэж байгаа шүү дээ тийм ээ. Ээж хүн ямар гоё үзэгсэнтэй төгөлдөр байдаг вэ? Тэрэн шиг одоо энэ сайхан ээж хайрхан чинь бас тий хангаан говийг гоё ингээ хослуулсан ийм гоё үссэн төгөлдөр газар бол одоо бид нар бохирдуулж болохгүй гоё хайрлна. Хүн бүр байгаль хамгаалагч байх хэрэгтэй гэж байгаа шүү. Тийм ээ. Тэр ч гэсэн үнэн шүү. За.
Номын газ компани 2019 онд үүсэн байгуулагдсан бөгөөд Монголын анх дагч хагас автомат төхөөрөмж бүхий ахуйн болон аяллаа газ үйлдвэрлэлийг бий болгон Монгол орны эрсдэс цаг агаарт зохицсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн сацуу олон улсын жишгт нийцсэн Wanderer брендийг хөгжүүлж байгаагаараа онцлог юм. Хамгийн хэм дүнийг хэрэглэгчдэд санал болгон борлуулахаас гадна хоол, үйлчлэгээний салбарын хийн угсралт, холболт, чанарын өндөр түвшинд хурдан шуурхай гүйцэтгэж байна. Номын газ. Зөвлөлтийн болон бүгд найрамдах Монгол ард улсын шинжлэх ухаанаар судлагдсан, батлагдсан Монгол хүний биед хамгийн тохиромжтой суйллын аршин. Хандгайтай жанжуулан. Уламжлалт бадалгаад найдвартай. Хандгайтай жанживрэн суйллын аршин. Ажлын орчинд найдвартай хамгаалалт, өдөр тутмын хэрэглээнд дээд зэргийн тав тухыг санал болгодог Safe Toy брендийн гутал нь орчин үеийн технологи, чанартай материал, загварлаг дизайнтай хослон бүтээгдсэн. Хүнд даацын хамгаалалт, халтиргаанаас сэргийлэх ул, амьсгалдаг, удаан эдлгээтэй материал, эргономик хөнгөн хийц. Safe Toy ажилдж, амьдралдж таны найдвартай хамтрагч. Монгол малчны найдвартай сонголт чанар төмөр хийц. Бүх төрлийн малын хашаа, тэжээлийн онгоц, тарилгын хоолой, бэлчээрийн торон хашаа, үхрийн зогсоол бүгдийг нэг дороос. Яагаад сонгох вэ? 10 минутанд үгсэрнэ. Бат бөх зузаан төмөр, ажиж тээвэрлэхэд хэлбэр. Доод талаараа хургал шиг гарахгүй. Хагас автомат, зис утсан агнууртай. Жилийн 4 үлрэлт ашиглана. Хот дотор хүргэлт үнгүй. Орон нутагт унаан тавьж өгнө. Худалдан авалт бүр бэлэгтэй. Чанарын баталгаа олгоно. Захиалгын утас 8855 2445 8955 2445. Хаяг баруун талд малчны дэлгүүр, зүүн талд амгалан. Чанарыг эрхэмлэгч чанар төмөр хийц. Ширэн брэнд. Цэвэр арьсан гутал бүс. Ширэн улалгаатай гар хийцийн гоёмсог, загварлаг арьсан эдлэл үйлдвэрлэл худалдаа. Этэн гутал дотор гадаргүй цэвэр арьс улалгаатай үхрийн зорны ширээг давхарлаж хийдэг. Арьсан силбэр хэтэ гэх мэт олон загвартай. Загварлаг арьс марийн өргөн сонголттой. Чийг татахгүй хөнгөн хөл дэвтэйхэн авсан байхад баяр бүхнээр хөлийг тань баярлуулах хэдтэй. Манай бүтээгдэхүүн дотор гадаргүй цэвэр арьс тул та чанарыг нь мэдрэх болно. Утас 91-3 99 90 91-3 39 90. Очир Dental Studio шүдний эмнэлэг нь олон жилийн туршлагатай мэрэгсэн эмч совлогч техникчдийн бүрэлдэхүүнтэйгээр шүдний бүх төрлийн үзлэг оншилгоо, эмчилгээ, согог заслын үйлчлэгийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр стандартын дагуу чанарын өндөр түвшинд түргэн шуурхай үзүүлж байна. Манай эмнэлгийн давуу тал нь химийн шүдний лабораторитой олон жилийн туршлагатай техникчид та бүхэнд үйлчилдэг юм. Бид тэтгэврийн хүмүүстэй халамжаар химэл шүд хийж үйлчлэхээс гадна мөн Hollywood Smile, авагдахгүй бүх төрлийн химэл шүд хийж үйлчилж байна. Хаяг төмөр зам 57 дугаар байр. Утас 98 10 63 63 99 26 50 90. Иран улсын Tej аяг тавг угаагч нь Монголд лабораторийн шинжилгээнд орсон Henkel Germany лицензтэй. Иран улсад үйлдвэрлэсэн сайн чанарын энэхүү аяг тавг угаагчныг өөний үнээр борлуулж байна. Өөх тосыг гүн задлан, бактерийн эсрэг хамгаалах үйлчлэгээтэй, гарт гаршилгүй, хурдан хөөсөрдөг, бага зарцуулттай. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн таны автомашины өнгө төрхийг илүү дэгжин, үн цэнтэй харагдуулж, жолоодлогын тав тухыг нэмэгдүүлэх чанартай тэн наалтыг санал болгож байна. Нарны хурц хэрэл халуунаас хамгаална. Зуны халуун өдрүүдэд салон хит халж, агааржуулагчийн ачаалал нэмэгддэг. Хартэн нь нарны дулаан болон хит ягаан туяаг бууруулж, автомашины дотор орчныг илүү сэрүүн байлгахад туслана. Таны машины төгс сонголт. Холбогдох утас 99-2 32 31. Өглөө бүрийн эрч хүчийг энгийнээс эхлүүлээрэй. Цэвэр, чанартай, амттай эрч хүч будаа. Таны гэр бүлийн эрүүл сонголт. Тэжээллэг чанар бүрийг хадгалсан Монгол хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн. Зөөлөн ширхэг, төгс амт, хүүхддэж, томчууддаж таалагдана. Өдөр бүр эрч хүчээ нэмээ. Эрч хүч будаа. Эрүүл амьдралын эхлэл. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн
Холбогдох дугаар 95 99 34 29. Энэ хуучин нөгөө нь юу нэ? За энэ аялах нөгөө нэг чиглэл нь. Юу үзэн? Ямбуу даалтарч ирсэн тоогоо. Театрын судал ир хад ламын агуу үнсэлж буй хос хад өгзөг хад. Энэ үнсэлж буй хос хадыг ёстой мэдгүй. 13-гийн доор стайл идэл байна. Энд шүү дээ. За энэ маршрутаар ингэ явна. За явцгаая. 1 2 гэж шүү. За яв. За яв. Ширээ хад гинэ. За эсэ хэр хад авчихж очихоо. Нийтдээ 2.5 км. Бүтэн дөрөхөд үү? Тойроход алхнаа. Яг тэр 12 юм тойроод үзэхэд. Тий, яг бүх юма тойроо үзэхэд 2.5 км. Энэ яасан хэлбэртэй. Зөв шүү дээ, ингэж л гарсан шүү дээ. Өө арай тэр ямар том юм бэ? Хоёр бүр уралдаад өстэй. Арай явъя та. Нөгөө хоёр биш, бүр том гараад бүр том. Арай том гараад ирсэн. Тий. Арай том хэрэг би яах гэж жижиг нөгөөд байгаа юм. Барьж идэх гэдэг. Барьж идэхгүй ах уу. Тэр жинхэнэ томоор байна да. Түрүүнийхээс том юм. Нэг гэр бүлийн хүмүүс л ахгүй. За би урд нь энд нэг л удаа ирж ийсэн. Явж ийсэн манайхан. Энэ став. Ийшээгээ ингээ дээшээ өгсөн гут нь амар гой гой хэлбэртэй. Сонь сони хатнууд байгаа. Хүн болгоны харц өөр. Гэхдээ ер нь андчгүй дээ. Ямбуу бол ямбүүгээрээ. Хаан судал бол хаан судлаараа л байгаа. За явцгаах уу? За яв. Та нар ингээд эргэн тойрны хатаа хараад явчих. Яг ямар хуу хэлбэртэй зүгээр байгалийн яг тэр чигээрээ чулуу байхгүй. Одоо нөгөө имбүү ад гэдэг ашгүй мөнгө имбүү гэдэг тэндээсээ бүр яг имбүү шиг аа. Заадлаасаа тий. Шишний төрлийн одоо шуу байна. Ээж харах. Ээж хараханд хахилал ер нь их байна да. Нилээ байна. Хар хэрэг байна да. Ийм том хад. Доороо ингэ төвгөл. Тэгээд нэг юм. Ерөөсөө нэг 2-3 нэг юм өнцгөндөө тогтцсон байгаа. Айхлын ингэ бүтэц их үүрэг. Одоо энэ хаднууд ингэ баг унчмаар шиг ингэ харагдмаар тий. Яаж ингэ тогтч яана гэж хэлээд тогтоод байлээ. Айцсаа юу гоё юм. За тийм ээ. Тийм багт. Энэ хүмүүс одоо ингэ заавал ингэ юмбуу хатгаар юмбуу гэж юу ингэ хаваад байдаг юм. Наачд дууд нь буруу юм. Имбүү хаад хэрэг имбүү хат тавьдаг юм биш үү? Манай бод зөв аялах хэрэгтэй байна. Байгаль хайрлах хэрэгтэй байна. Энэ бол энд одоо ямар хэрэг байна. Энд одоо ингэж хийснээр одоо тийм баяад өөрийн төлөв сайхан амьд явах юм байна шүү дээ. Энэний ор тань юм өргөж явахаараа сайхан сайхан мөрөгч юм бол таны мөргөж болох юм байхгүй. Одоо ингэ хаа тий. Мохоо хогоосаа байгагаар л байх. Тэгтээ эн чи юу гэсэн шүү? Ахаа манайх анаар энэ рүү гооч шүү. Ер нь бол энд Гутлнаас шалтгаалах юм. 2 өдөр л явж болохгүй гэдэг байгаа шүү дээ. Бороо шивэрсэн үед, бороо орсон үед нөгөөх нь тэнгэр ангаа муу өдөр. Тэнгэр ангаа муу авах. Могоо хайртай авах тий. тэнгэр ангаа үгүй чи өөр. Өөний нараа. Энэ нөгөө нэг гөрүүл. Яа. Сүнэж ин. За тэр бэлтгэлээ хийж байгааз. Энийг сонирн байгууз ингээд урдлаараа ингээд сунаагаад идэг. Сүүл нь хар. Одоо буцаа. Бүр так шокц. Ай. Зя. Ташаа гарснаа. Гимгүй юм даа. Гөрөөд ямар юм баг тий. Хаацсан уу? Яа хадахгүй чадсан шүү дээ. Гөрдөн зур гоё гарсан. Энэ ямар сони хэлбэртэй тий. Нарта. Ийшээ хараад ингэвч байгаа. Хадны нэг янз янзын юм төс хэлбэртэй болсон байж тээ. Тэр хадаг ер нь одоо нэг ус бараа мараа ороод усал ер нь ивдэг гэдэг байна шүү дээ. Энэ яг гөрүүлсэг байх хэрэгтэй. Толгойг харж. Тийм шүү дээ. Энэ яг гөрүүлийн хэлбэртэй юм тий. Нэг салхимэлхээр одоо ингэ явж байна. Салхинэл лагарслахын асуудлаар л
Тэгээ салих бороо байгаль өөрөө нөө төрхөө гаргаж чинь тий. Үзэмжөө байгаль өөрөө өөрийгөө байгаль басна гоё тийч байна хараа. Одоо энэ хэд янда одоо энд саргаж байгаа хэр. Оо тийм биш чихмэлтэй байна. Яг эндээс янз харж байгаа. Тийм бай. Иймэрхүүнүүд бол маш их байдаг юм байна тий. Ийм хонхор тий. Бөөрки бол тий. Тогоо шиг бас хэлбэртэй үүрмөц одоо хаад юм байна. За энэ нөгөө мэлхий хэлбэртэй хатна. Яг өнгөрөх чинь шүү. Ингэж. Тий. Мэлхий хат гээд. Тий мэлхий хат яг ийм байсан. Энэ дээр ингээд тогтцсон байсан байхгүй юу? Тэгээд яг энэнгөөрээ ингээд тасраад хугараад унтсан. Одоо энэ хугарсан хэсэг нь бол эдэр ингээд байж байгаа. Яг мэлхий хэлбэртэй энэ дээр ингээд байж байгаа. Дундуураа хугараад тасраад унаад. Юу апны нөө тэгээ яг одоо тэр мэлхий хэлбэртэй байгаамда. харин намайг аадаг. Мэдгүй наа сони шүү. Ийм юу хад тэгээ дундуураа ингээд хугарчна гэдэг тий. За тэр төлөө өндрөөсөө тагтаа нэг гоё харагдана. Яг эндээсээ яг урдаас нь ингээд адилхан өндөрлөгөөс яг тагтаа хэлбэртэй. Тагтаа тэгээ доороо юм самбартай байгаа. За манайха наашраа энэ нөгөө тагтаа адна шүү. Тэгтээ эндээсээ нэг гоё харагдахгүй. Тэндээс гоё харагдана. Одоо хин ах яг очсон байгаа тий. Дээрээсээ яг урдаас нь яг тагтаа хэлбэртэй харагдана. Тэгтээ нэг огцом өндөрт гарахгүй нэг амар байгаа сте. Нэг ядарахгүй. Гიშгээ ийцэн мөрөөд байгаа гэсэн. Тэгээд энэ юу юм бэ лээ? Одоо манай монголчууд ингээд хүүхдийн мөрөн дээр ингээ баахан сүү тараг мараг юу асгацсан. Ингиж заваан баймаарг байхгүй. Зүгээр сайхан дотроос үсгэлээ явчих юм. Ингээд муухай харагдуулаад ах юм. Тийм, доор овоон дээр ингээд үргдэг юм байх чинь. Яг энэ хүүхдийн ингээд жижигэн мөр байгааз энэ хөөхөн. Энэ тэгтээ амар насны хүүхдтэй. Амар том мөр ингээд яг хүн гიშгсэн ингээд энэ хуруу муруу ингээд байгаад байгаа байхгүй. Ардлын үсгийн. Эдэр нь болохоор жижиг хүүхдийн мөрүүд. Жохон хүүхдийн мөрнүүд. За монголчуудаа нэг юм хэлэхэд ингэж хайрхан дээр ингэж явж байхдаа ийм ухаа сүү тараг ийм ухаа заван харагдуулмааргүй шүү. Эндээ анхаарал нэг сүсгэлэх газараа доор нь овоо нөх чин доор нь сүсглээ явчмаараа шүү монголчуудаа. Ард түмээ. Хүмүүс энд хоолойгоо үрдэг гэж байгаа. Хүүхэн хийлгээд яг нөгөө нэг хотоодын дотор нэг юм ингээ гонжгоноод байдсан шүү дээ. Тэр хаан нүрхээ. Одоо энэ шүү дээ. Энэ. За ингээд яаж үрэх юм гэхээр одоо ингэн алей толгоогоо ингээд за. Наа чин ингээ гараадах юм. За хийгээд 3 удаа. Ингээ хаалгаа өрнэ. Сүсгэлж өрнө штэ. За толгоогоо игээд мөргөөд гой сүсгэлээд наа чи их зөв шүү. Сайн сүсгэлэх хэрэгтэй. Тэгээд хоолой нүвддэг. Тэ их хоолой нүвддэг хүн. Тэгээд толгоогоо далилгаад наад хүүхэн хилэн дээрээ сайн ингээд нүдэ анаас сүсгэлээд ингээд сайн өрөөр. Тэгээд наа чин хоолой өвдөхөө болно гэж байна. Монгол хүн сүсгээр амьдрнаа гэж. Сайн сүсгэлэх хэрэгтэй энэ хайрхандаа юм. Ингээл доошлохороо хүдэн дагаал, дээшлэрээ халан дагаал. Минус эдэгчтэн гэхээр. Сайн байгаас наа чи. Яг хүүхний хэл шиг. За дээшлээ одоо янзаагаад үзнэ. Энэ ер нь та нарт нэг юм мэдрэгдэж байна уу? Тэгээ чатаар явахаар гээд нам юм байгаа шүү дээ энерго. Нэг нам уу юм бэ нөө. Тийм байгаа шүү дээ амар нам гом тайм. Өөр юм тийм. Энерги юм байхгүй. Оо энэ. За энд янзаагаад байна да. Яг эндээсээ л гоё харагдана да. Чихэн тэр вэ, хушуун тэр вэ. Манай нүдтэй хүмүүс харна дөө. За ингээд
Ээж харихны янз хатан дээр хэлээ. Чи харахгүй нь юу? Яг янз хэлбэртэй байгалийн зохицол гоё гал. Шугаа ингээд ингэсэн байгаа сте. Сонин шүү. Тийм. Эндээсээ л ингээд дээш харсан янз шиг харагдаж байгаа юм да. Бас тийм ээ. Илүү нэг үснэ шивнээд тэгээд одоо янз бүрийн бодож байгаа бол тэрийг шивндэг байхгүй надад ч. Энэ нөхрөө нөө? Тий. Тийм биш үү? Тий. Энэ ерөөс ингэж байглаас юм хөөс. Байглаас. Их сони юм аа тий. Тэгтээ яг би яг нээж хайрхан дээр ингээд хаад юуг нахаа бараг л ингээд нөгөө уран дархан хүн бараг хийцсэн юм шиг үү? Хийцсэн юм шиг тий. Бүх юм. Тэгээ байгальд одоо хэрэг тавьж чадах юм бол хүн өөрийгөө засахч бай. Их маш их юм байд гэж байна. Тэр нь байгаль өөрөө бэлдээд өгсөн байна. Тэрийг бид нар олж хараад зөв хэрэглээ зөв сайхан аялаад явах юм бол сүсэлдээд явах юм бол тэр бол биелээ болох юм байна тийм ээ. За ийм байт юм. Энэ шиг хүслээ хийвд юм уу те? Хамгийн гол нь одоо ээж хайрх уулан дээр ирээд мөрөг залбирахтаа бол хүн өөрийнхөө яг дотор бодож байгаа бодлоо л шивнэх хэрэгтэй. Тэрнээс одоо ирхэн та энд залбираа ингээ юм шивнэж явах. Битэрийн ярианд анхаарлаа ханд бол тэр нь бол тийм нэг хүртээмж багтаа гэсэн үг. Хамгийн гол нөгөө нэг тэр зориулж одоо нөгөө нэг гоё дотоод сэтгэлтэй. Хатаахгүй. За ингээ алтан юмбуу дээр өрөөд ирж байгаа шүү дээ. Юмбуу адны нэ. тийм бэ юм баад. Юу ямар шүү? За энэ нөгөө нэг юмбуу ад гэдэг мөнгө дууддаг сайхан хад гэдэг юм да. Шивэндэг хүслээ шивэндэг хад. Ингээд энд нэг хөөхөө, энд нэг нүхвээ. Энэ нүхэнд нь толгоогоо яриад хүслээ шивнэх юм. За одоо би шивнэ. За хүслээ шивндэг хад. За ихнээс шив. За наадах руугаа ингээд толгоогоо сайн хийгээд битүү хийгээд тэгээд хүслээ шивнэ. Энэ нөгөө нэг 9 тоогоо дээр ирж байна. За манай нөгөө нэг хамгаалагч ерөнхий продюсер хаана яваад байна? Энийг үзчихээ. Тэр доор явж, тэр ялгач те. За бүгдөө газ энийг үзчихээ. Дээрээс нь хараад явчих. Нөгөө хоёр маань урд яриад яваадах шиг байна. Одоо бүгдөө ийшээгээ дээрээс нь. Энэ амар хатрын шиг болгоомжтой байна. Ингээд давж явуулдаг байхгүй. Тэр үедээ одоо энэ хэвээс уусна гар. Нэгийг дүүргээл, нэгийг дүүргээл. Дээрээс ингээд гоож дүүрэн дараагийнхаа дүүргээл юм тий. Энэ борооны усуу. Энэ байгалийн ерөөсөө нь байдаг. Байдаг. Тийм. Энэ одоо яг нэг бороо-мороотой үед бол энэ доогороос хорж байгаа надад хаанаас гардаг юм. Энэ тоогоо юу? Тий тоогоо гүн 8. Нэг нь үү? Тий нэг нь. Тэгээ хамгийн гүнх нь 2 м. Тэгээ доошоо чи бүр юу юм биш үү тий? Тий. Тэгтээ ингэж дэмрэл дамжина үхээс доогороо дамжина гэж байхгүй. Тэгээ нэг тоогоноос зүгээр одоо ингэ ахнаа гүнх усруу биш үү? Хамгийн багтаа 8. Тэр цаатлын тэр том байгаа. Доотлол 8 м-ийн гүн гэж ихтэй тоогоонууд. Тэгэхээр одоо хамаагүй нэг бас юу муу бас орж болохгүй байх нь хажуугаар нь хатаж унах нь байна. Тэгээ заавал одоо хүчтэй явж ийл одоо юм үзэхгүй тий. Энэ бол танай амтны газар гараад ирсэн тий. За энэ нөгөө 9 тогооны маань одоо ингээд дүүрээд ирэхээр энэ 9 тогоо тий. 9 тогоо. 8 тогоо дүүрээд ирэхээр өрөөгөр ингээд урсаа. Тэгээд ийм шиг одоо ингээд 9 тоогоор гадаг доош очиж юм байна. Тэгээ энэ тоогоо дүүрээд ирэхээр цаашаа ингээд боргоо юу? Цаашаа ингээд шууд нөгөө юу ач? Хөрхөр явуулаач. Тийм. Ийм жоохон хараагүй. Монгол багшин газар ашаа. Хатны дундаас гарч ирж байгаа. Энэ хатны тогоон дотор гоос гэдэг бол тэр чигээрээ л одоо аршин. Амгалан бөөний худалдааны төвн бүх төрлийн барааг бөөний үнээр нь зарж байна. Манайхаас нэг бараа авсан ч бөөний үнээр аваарай.
газан болон цахилгаан блийдэг угаалгын машин, эндүү, пэж, хөргөгч, хөлдөөгч, Монгол үндэсний хоол идээний цар, чихрийн тав гэх мэт маш олон төрлийн барааг нэг дороос маш хэмд бөөний үнээр худалдан аваарай. Та бүхэн манайхыг өргөнөөр зорин үйлчлүүлээрэй. Манайхыг Ботаникаас цаашаа 500-аас 600 м амгалангийн төмрийн бөөний худалдааны төвөөр зүүн эргээд цагдаагийн хотхны урд талд амгалан бөөний худалдааны төв. Холбоо барих утас 99 84 34 19. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Алтайн улсын бэлд орших өөрийн тариалангийн талбайд тарж ургуулсан Goodwill брендийн шар будаан цэвэр агаар цэнгэг усны тижээлээр ургасан шилмэл сортын үрээс гарган авсан 100% байгалийн гаралтай генийн өөрчлөлтгүй тод шаргал өнгөтэй амт чанарын дээд түвшинд боловсруулсан шар будааны өнгө нь хэр тод шар байна төдий чинээ амттай. Goodwill шар будааг харахтал том ширхэг тод өнгө чанарын хувьд илт ялгардаг. Алтайн цэвэр хөрснөөс танаа гэр бүлд хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 77 тэгс 77. Та өөрийн өдөр тутмын хэм маягта Монгол өв соёлыг шингээсэн дэгжин хувцас хайж байна уу? Тэгвэл язгуур бихий танд зориуллаа. Бид уламжлал орчин үеийн загварыг хослуулсан чанартай онцгой хийцтэй хувцсыг сандуулгаж байна. Өдөр тутамдаа өмсгөхөд эвтэйхэн бэлгэнд өгөхөд үнцэнтэй таны дүр төрхийг илүү дэгжин ялгаруулна. Та манай хуудасаар зочлон өөрт тохирсон загвараа сонгоорой. Хан уул дүүрэг King Tower 128 захиалга 93 13 68 88. Язгуур бихий таны өдөр тутмын дэгжин сонголт. Нэвтрүүлгийн ивент тгэгч их нуруу фудс компани таны амьдралыг хэлбэрчлэн давхраад бин ямар амар бүглэрч байна. Нөгөө ч одоо хүлээж байгаа бах та. Ушаахна. Их ажил та. Юу балаараад байгаа юм чи одоо. Үгүй юу гэж чам. Цаагур чи хүмүүс машин дотор хоол хийж хагаад яагаад болохгүй гэж. За. Тэстэй одоо. Гэрийн караоке төхөөрөмжийг санал болгож байна. Авсаархан, хөнгөн, хэрэглэхэд хялбар бөгөөд хаанч ашиглахад тохиромжтой, зориултын хамгаалтын цүнхтэй дуунуудыг тогтмол шинжилдэг. Автомашинд холбож дуулах боломжтой. Гэрийн караоке. Гэрийн караоке. Зигзаг суудлын бүрээсээ та өөрт ойр доктор авсүлжээний аль ч салбарт хэлбэрхэн захиалж автомашиныхаа суудлын бүрээсээ шинжлэх боломжтой. Зигзаг бүрээс үргэлж сайхнараа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Номин газ компани үл тасалдах үнэн чиргэлээ Wanderer өглөө бүрийн эрч хүчийг энгийнээс эхлүүлээрэй. Цэвэр, чанартай, амттай эрч хүч будаа таны гэр бүлийн эрүүл сонголт. Тэжээллэг чанар бүрийг хадгалсан Монгол хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн. Зөөлөн ширхэг, төгс амт, хүүхддэж, томчууддаж таалагдана. Өдөр бүр эрч хүчээ нэмээ. Эрч хүч будаа эрүүл амьдралын эхлэл. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн холбогдох дугаар 95 99 34 29. За бороо хор орсон үед яадаг гэсэн шүү. Дээрээсээ одоо бороо орно штэ. Дээд өсгөн дүүрлэхэд доошоо 8 руугаа урсаад 8 дүүрээд 7 руугаа урсаад 7 дүүрээд 5 руугаа урсаад энэ мэтчлээ ингэж доошоо урс явсаар байгаа л хамгийн сүүлийн нэгдэх тоогон дээр очиод тэгэл доошоогоо хүрхрээ болж урсаал. Одоо тэр энэ ээж харихны одоо тэр дээдлийн хараад байгаа тэр нэг юмнууд нэг чатрын суудлал шиг сандал шиг байгаа үстэй нэг. Яг ингээд тавцантай юм шиг. Сони шүү. Тийм доор нь энэ зүлэгтэй хэсэг нь болохоор тайз хэсэг нь. Өсгөлийн тоог нөх. Одоо энэ дээрээсээ ингэж ундарч орж ирээд яг энэнгээрээ ингээд нөгөө нэг борооноос орохоор бүгд тоогоон дүүрээд ингэж урсаар яваад 9 дэх тоогоон дүүрдэг юм байна. 9 дэх тоогоон дүүрээд цаашаага хүрхрээ болоод
доошоо уурсан. Ингээд баавга шиг дөрөв хөлж явна гэсэн үг. Энэнгээр нэг хэсэг. Тий, хоёр тийшээ тий. Би чадахгүй байна. Баавга шиг дөрөв хөллөөд. Хараа. Хоёр гараа наад одоо энэ хайрын чулуу байхгүй юу? Хайрын чулуунд хоёр баттгаад ингээ гэрлэлтэй баттадгаад ингээ болж гинэ л гэсэн үг. Ер нь гэрлэлтэй баталгаалж. За сайн гэх чинь байж. Сайн ингээ хоёр гараа одоо ингээ үнсэлт. Наача хайрын чулуу хайрын бурхан байхгүй. Сард болохгүй юм шүү дээ. Тэгээд наана ингээ заавал нэг цаг зогсох ёстой шүү. Тэгээд манай хэрэг тэгжиж насан туршийн хайрын баталгаа. Өө тэндээ гүйлтэй. Энэ одоо үүр шиг дотор нь амтан байд юм шүү дээ. Өө юм юуны дүрсээрээ. Хартаа гэдэг. Энэ чоноо уустай. Аашхана. Би юм амар төсөөлж байгаа. Тий одоо чатрын суудлын дээр ирж байна. Линк нэг пайд. За урд. За бүгдээрээ жоохон урд явахгүй нэг урд нөгөө манай хамгаалагч. Ерөнхий продюсер хоёр явж байгаа. Заавал энд ч хамгаалагчтай явахгүй бол явах хатматын сайн мэдгүй мөлий анхны хүн бол явж чадахгүй. Хаана явж байна? Болгоомжтой. Энэ доор явж байгаа хаа энийг доошо тонгоогоод үзэн. Манай зургийн баг маань явж байгаа эсгий дургатан Монгол аялал гэж байгаа шүү. Ганцаараа ларшаа угаадах юм. Бодсон шүү дээ. Таныг аваа гэсэн чинь тийг авахгүй байсан. Надаа. Гүй угаасаа яг ийм газар. Би та нар аваг мааш. Аваг шүү дээ. Би бол байх шүү дээ. Хажуудалтай. Хамгийн сангаатай айл нь ч. Тэгээ би эрүүл мэнд тустай. Одоо хүртэл энээс нэг аваа явчих. Яа, идрийг харахаар үргэлтэй гүлийгэд надад угаасаа өрөхгүй шүү дээ та нарт. Би нэгийг авсан одоо энэ наашаа энэ ээж ярган руу гарсаар гинаараа доотлын яроол жоохон болчихсон. Ер нь энийг уудж исэн мэт. Үдсэн мэт гэдэг. Аа? Үдсэн юм уу? Үдслээ. Тэгээд ер нь мэднэ үстэй. Эрүүл мэнд сайн. Ийм газар лаашаа угаал явахгүй бол та нар хөрөлдөлтэй. Яг юу юм цаа? Яг юу юм цаа? Одоо бараг чийдэлсэн шүү дээ. За хараадаг юм уу гээ. За хараа та. Начи илийг цөөс ходоод. Хөр. Ер нь бол тэгээ бүхэл юм сайн гэдэг юм да. Үгүй чи совлын аршаа юм шүү дээ тий. Хандгаатай занчуулан. Тэгээ наа чи хандгаагүй хандгаатай хоёр байдаг юм бэл. Хандгаатай нь бол их сайн. Хамгийн сайн. Илэг ходоодны аршаа гэж байна шүү дээ. Тий, өөр зөндөө юм байгаа шүү дээ. Хордлого тайлна гэж байгаа шүү дээ. Тийм байна. Ер нь бол жанчивлаа аршаа бол Монголын номер 1 бүтээгдэхүүн тий би байнга авч та нар аршаа авах үстэй. Авах. Миний нөгөө машинаар дүүрээ аршаа байгаа шүү дээ. Тэрнээс авал та хилжил та. Машинаас бүгд аршаа авч ууцгацаа. Буян дааж амьдр шүү. За явцгаа. За нэрнгээс өгнөс тахаа. Нэрнгээсээ доор нэг том хоёр жижиг аршаа маа тэрийг хуваагаад ууцгаа. Тий. Аршаа доо яа дөө. Энэ нөгөө нэг одоо ээж харихны яг нөгөө театрын суудлал гэдэг гинэ. Яг суудлын хэлбэртэй яг нэг урдаан юм хонгорхоотой бас нэг сони хэлбэртэй гоц. За энэ сургуулийн хүүхдүүд явж байна. Ээж харихнаа үзээд. За сайн уу дөнөр. Сайн уу? За сайн явж байна уу? Та нар сая ийшээгээ юу үзсэн нөгөө нэг ламын агуу үзсэн үү те? Агуу. За дээшээ. Хэр хол юм байна агуу? Одоо дээшээ өгсөн. Одоо энэ жоох өгсөн. Тэгээд шууд бичээ тавьсан. 500 м. Тэгээд энэ их сонирн байгаа агуун донд нэг хүн явах зориулттай юм шиг ийм бүтээц те. Шат хийсэн юм шиг те. Түүнээс бол энэ чулуун ийм том аднууд хөдлөнө гэж байхгүй шүү. Тэгэд өөрөө зориулттай. Цаанаасаа нэг ээж харихнаа шүтсэн, сүсгэлсэн хүмүүс нь эргээ гэсэн шиг. Нэг гадна талаас нь харахад бол ямар ч тийм хүн явах жим юм бол байхгүй шүү. Хүн тэгэл өөрөө аргыг нь болол хөргөн явчихж байгаа юм да. Юу юм ч хамраа. Тэр яагаад ингэ зинхэтээс харагдаад байна? Аль яг ээж харгаа. Хадны өнгөл байна л та.
Хатны өнгө нь ингэж харагдаж байгаа болоо. Яг хатны цэвэр өнгө нь ингэж харагддаг л. За энэ нөгөө нэг хаатын суудал гэдэг нь. Ээж харихны хаатын суудал гэдэг. Доошоогоо дээрээс юмнуудаа өвччээд доошоогоо буухад энэ дээрээ байна. Энэ дээрээ завил суугаа. За би нэг үзүүлээ та. Энэ тоогоон дээрээ идэ будаага өргөөд сүсүлээ явчихна. Тэгээд ингээд яг ингээд суухаар яг урд ээж харихны толгой үзүр харагдаж байгаа хэвээр. Тэгээд алгаа тасаад дотроо тэгээд ямар дарга болмоор байна, юу өсөж байгаагаа ингээд бодоод сүсэлээд. Тэр ч бясалгал хийгээд нэг 2-3 минут суунаа. За дарга болмоор байл албан тушаал ахиж байгаа хүмүүс. Энэний түүхний албан тушаал нөгөө ахиж байгаа хүмүүс эд штэ. Төрийн байгууллагын тэд нар их ирж мөрөгдөн гэсэн. Яг ингэж суугаад. Тэгээд ер нь бол энэ дээр суусан тэр төрийн байгууллага бүгд дарга болсон гэсэн түүхтэй. Хамгаалагч ахт гэсэн байхгүй. Бүгд дарга болсон гэх түүхтэй гэсэн. За эхнээсээ очиод тэгээд сайхан сүсгэлээ залбираар. За энэ нөгөө нэг 9 тогооноос чинь хамгийн сүүлийн 9 дэх тогоон тэр дээр харагдаад ингээд урсаж хальсан ус нь урсаж орж ирээд ингэж урсаж орж ирэх юм байна. Энэ 9 дэх тогоон гэж харагдаадсан шүү дээ. Тэр чинь одоо тэр дээр харагдчихна. Тэгээд тэрийг халиад нөгөө ус нь доошоо ингээд хүрхрээ чиг ингэж урсаж орж ирээд энэнгөөрөө урсаад тэгээд тэрэнгөөрөө урсаад ингээд доогоороо урсаж явах юм байлээ шүү. Сая